Хөдөө аж ахуйн өвлжилтийн бэлтгэл ажил дуусаагүй үргэлжилж байна. Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийн үйлдэлийг заслан зогсоолоо. Он гарсаар Telegram сүлжээгээр даалгавар биелүүлэхтэй холбоотой 767 хэрэг бүртгэгджээ. Гэр бүлийг соён гэгэрүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд зарцуулах төсөв хангалтгүй байна гэв. Бетон зурам гэдлэлийн үйлдвэрийн 10 зөрчилтэй байжээ. Яг одооноос Брэд Хиллтэй танилцаарай гэж урьж байна. Ice Global-ын цөөн хормын мэдээ эхэлж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бэлтгэл ажил дуусаагүй үргэлжилж байна. Тодорхойлбол аймаг сумдын аюулгүй нөөцийн өвс бэлтгэх ажил 50 гаруй хувьтай. Тэжээлийн бүрдүүлэлт 40 орчим хувьтай байна. Одоо аймаг сумын өвсөжлийн нөөцийн бүрдүүлэлтэн дээр бас тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгуурж байна. Энийг одоо улсын онцгой комиссийн хуралдаанд бид бүхэн бас танилцууллаа. Ингээд улсын онцгой комиссийн хурал цаашлаад засгийн газрын хуралдаанд одоо танилцуулж аймаг сумын өвсөжлийн нөөцийг одоо нөхөн бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх ийм ажлууд бас шийдэгдэх байхаа гэж ингэж найдаж байна. Харин малчтын төвшөнд 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ. Төвийн болон баруун бүсийн малчид зүүн аймагуудаас хадлан тэжээлээ базаасан. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад хүчит тэжээлийг илүү их бэлтгэсэн байна. Харин ургац хураалт бүрэн дууссан гэж мэдэгдлээ. Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийн үйлдэлийг таслан зогсоолоо. Тодорхойлбол 23 настай Б гэгч эрэгтэй бусдын мэдээллийг ашиглан Баатка гэх Facebook хаягаар олон хүнийг залилсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн 4-р сараас эхлэн хандив тусламж хүссэн хүмүүсийн мэдээллийг захин орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулан зохиомл байдлыг зориудаар бий болгон залилж байжээ. Он гарсаар Telegram-аар даалгавар биелүүлэхтэй холбоотой 767 хэрэг бүртгэгдээд байна. Telegram-аар даалгавар биелүүлж эхний ээлжинд 8600 төгрөг, 9200 төгрөг шилжүүлдэг гэх залилан хамгийн өндөр хувьтай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн мөнгөө өсгөн, банкны эрх шилжүүлнэ, зээлийн аппликейшны эрх сунгаж өгнө гэх зар мэдээний дагуу холбогдож 229 хүн хохирсон байна. Гэр бүлүүдийг соён гэгэрүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд зарцуулах төсөв хангалтгүй байна гэв. Тодорхойлбол 2025 онд манай улсын 1.2 сая гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулахаар баталсан 1 тэрбум төгрөгийг төсвийн тодтголоор 145 сая төгрөг болгож бууруулжээ. Ингэснээр нэг өрхөд 143 төгрөг ноогдохолсон байна. Түүнчлэн эх оны төсвийн төслөөр гэр бүлийн хөгжилд 123 сая төгрөг төсвөлснөөс нэг өрхөд 123 төгрөг ноогдох болж 8.5 дахин буураад байна. Ийхүү хүнээ гэр бүлээ хөгжүүлэх үйл ажиллагааг орхигдуулж байна гэж Хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Баяр сайхан хэллээ. Бетон зурам гэдлэлийн үйлдвэрийн 10 зөрчилтэй байжээ. Тодорхойлбол түүхийн эдийн чанарт тавигдах шаардлагыг хангаагүй, цементийн хадгалалт буруу, технологийн горим мөрдөөгүй, хүйтний нөхцөлд бетон зурам бэлтгэхдээ температурын дэглэм зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Нийслэлийн хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтад 88 үйлдвэр хамрагдсанаас 66 нь ажиллаагүй, харин 32 нь хэвийн ажиллаж байжээ. Зөрчилтэй гарсан аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж зөрчлөө арилгахыг үүрэг болгосон байна. Яг одооноос Брэд Хиллтэй танилцаарай гэж Брэдийн мэдээллийн технологийн инженерүүд урьж байна. Тодорхойлбол Yandex Translate захин талбарт Брэд Хиллийг ашиглах боломжтой болжээ. 100 гаруй хэлнээс Брэд Хилл рүү орчуулах боломжтой. Одоогор 120 мянган өгүүлбэр бэлэн байгаа бөгөөд яриа таних шинэ хувилбарууд удахгүй гарна гэж амлаж байна. Ice Global-ын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.